Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг төсвийн болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа явуулж, нэгдсэн хуралдааны 2 дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаанд танилцуулсан. Монгол Улсын их хурлын 2025 оны 10-р сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын их хурлын гишүүн Цэ Мөхтбэгийн гаргасан төслийн 1-р зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31.6 их найт төгрөг гэснийг 490 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32.98 их найт төгрөг гэснийг 490 тэрбум төгрөгөөр тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьд өөрчлөлт оруулах гэсэн саналд үндэслэн төсвийн доктортой байдлын зөвлөлөөс төсвийн доктортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагад нөлөөлөхөөр байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэнд үндэслэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 64-р зүйлийн 64.1-ийн 5 дахь заалтын дагуу байнгын хороодын хамтарсан хуралдаанд багш нарын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтийг хийх талаар Улсын их хурлын гишүүн Цэ Мөхтбэгийн гаргасан саналтай холбогдсон тооцооллыг дахин нягтлах чиглэл өгч төслийн 2 дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар буцаасан. Байнгын хороод 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64-р зүйлийн 64.1-ийн 2 заасны дагуу явуулсан бөгөөд уг хуралдаанд Улсын их хурлын гишүүн Илс Оронцонболд Дэ өөрийн туяа нар Улсын их хурлаар төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд холбогдох хуульд нийцээгүй, хууль зөрчсөн саналуудаар санал хураалт явуулахгүй байхад анхаарах. Улсын их хурлын гишүүн Бэ Мөнх Соёл төсвийн доктортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зарлуудыг нэмж болохгүйг сануулж зардал нэмүүлэх саналыг их усүртэй нь уялдуулан гаргадаг байх. Улсын их хурлын гишүүн Бэ Пунсалмаа цалин тэтгэвэр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан инфляц өсөж болзошгүй учраас Монгол банк эдийн засаг хөгжлийн яамнаас инфляцийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллах талаар Улсын их хурлын гишүүн Жэ Алдарч авлан Улсын их хурлаар дунд хугацааны төсвийн төсөөллийг хэлэлцүүлэхгүй, зөвхөн тухайн жилийн төсвийн хүрээний мэдээллийг хэлэлцэн баталдаг байх нь зүйтэй талаар үг хэллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгээр багш эмч эмнэлгийн ажилчид төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхээр болсонтой холбогдуулан төсвийн хүрээний мэдээлэл тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.